Авчгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сурагч багш Ахмад Үүрэнгийн би гал унтраах танхимд сургалт алга явуулахад бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ сургалтаа эхэлцгээе. Гал төмөр шатлагын тухай ярилцахын өмнө гал буюу шатлага юунаас үүсдэг тухай хамтдаа ярилцъя. Агаар, шатах зүйл, дулаан. Эдгээр гурван зүйл нь нийлж гал буюу шатлагыг үүсгэдэг байх нэ. Шатах зүйл гэж мод, нүүрс, хуванцар, бензин, тоос, газ гэх мэт шингэн хийн төлөвт оршиж байгаа шатах бодисуудыг ойлгоно. Дулаан гэдэг маань үрэлтийн хүч, шүдэнц, лаа, тог, цахилгааны масснаас үүсэх буюу галыг өдөөн үүсгэж өгч байгаа их сурвалжийг ойлгоно. Агаар гэж бидний эргэн тойронд хоосон орон зайн 22%-ийг эзэлж байгаа хүчил төрөгчийг хэлнэ. Эдгээр гурван зүйл маань хамтдаа нийлж гал буюу шатлагыг үүсгэдэг байх нэ. Гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш ахлах цэцлэгч зол жаргал та бүхэнд галын аюулгүй байдлын тухай анхан шатны ойлголт мэдлэгийг өгөхөөр сургалт зааж байна. За Монгол улсад нийтдээ жилдээ 4561 удаагийн гал төмөр гардаг. За энээс 3800 орчим удаагийн буюу 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод гардаг. За үүний шалтгаан нөхцөлийг бид нэр судлаад үзэх юм бол 46 орчим хувь нь бидний ил хайсан гал үнс нурамнаас үүдэлтэй байдаг байна. За 21 орчим хувь нь яндангийн цонолт буюу энэ маань нөгөө яндан зуухныхаа аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаатай холбоотойгоор үүсэж байна. 19 орчим хувь нь тог цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй, цахилгааны холболт буруу, цахилгааны утас бэлэн биш, цахилгааны холболтоо цахилгааны ачаалал хит өндөр олон цахилгаан бараг зэрэг ажиллуулсантай холбоотойгоор гал үүсэж байна. За мөн 12 орчим хувь нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон бол лаа шүдэнц ил галаас болж гал төмөр маань үүсэн гарч байна. Тэгэхээр үүнээс бид нар яаж сэргийлж чадах вэ гэхээр нэн түрүүнд бол хог үнс нурмаа таглаатай савнд хийх ёстой. Таглаатай зориултын төмөр савнд. За мөн хашаа, байшин тэмээ зэрэг шатах зүйлээс хол байрлуулах шаардлагатай. За мөн дараагийн ээлжинд бол яндангийн холболтыг зөв байлгах хэрэгтэй. Яндангийн холболтыг зөв байлгана гэдэг маань яндангийн ам бол дээрээс доошоо харсан буюу холболт зөв байх шаардлагатай. За мөн яндангийн өндөр гэр байшингийн дээврээс гарч байгаа яндангийн өндөр 80 см тэрнээс илүү өндөртөө байж иж яндангаар сорогдож гарч байгаа оч утаа маань бүрэн унтарсны дараа дээвэр дээр ундаг юм байгаа. Тэгэхээр хэрвээ танаа байшин гэр хар цаасан юм уу шатамхай материалын дээвэртэй болвол тэгээд танаа байшин гэрийн яндан 80 см-аас илүү богино болвол дээврээсээ гал алдах, дээврээсээ гал төмөр төртөх ийм аюултай байна гэсэн. За дараагийн ээлжинд зуухны бүрэн бүтэн байдал буюу зуухны орчмын аюулгүй байдлыг хангах. За зуухны ам тийм ээ яндангийн хэсэгт бол завсар үүссэн бол үүнээс оч үсрэх ойр орчимд байгаа хулдаас шал гэх мэт чатамхай бодистой хүрэлцсэний үндсэн дээр гал төмөр гарах их үүсвэр болдог. Үүнээс гал төмөр үүсдэг байх нэ. За дараагийн ээлжинд бид нэр газны аюулгүй байдлыг хангах ёстой. Газыг хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалах ёстой. Ил галаас 3-5 м түүнээс илүү зайд хадгалах ёстой. Тэгээд сэгсрэхгүй байх ёстой. Газны боллоо маань бүрэн бүтэн байж ах ёстой. Холболтууд, хошуу холболтууд маань шалгагдсан байх ёстой, бүрэн бүтэн байх ёстой. Гэх мэт чин шаардлагуудыг хангасан байж иж газыг аюулгүйгээр хэрэглэх нэ. За мөн дараагийн ээлжинд бага насны хүүхдээ гал шүдэнц ил галаар тоглоулахгүй байх хараа хяналтанд буюу харгалзах хүнтэйгээр гэрт нь үлдээхийг та бүхэндээ зөвлөж байна. Талхыг бид нар гал төмөр гэж нэрлэдэг байгаа. Гал төмөрийг ой хээрийн болон объектийн гэж хоёр ангилдаг. Ой хээрийн төмөр гэдэг нь хүний хараа хяналтгүй байдлаас эсвэл болгоомжгүй байдлаас эсвэл байгалийн шалтгаанаар үүсэж байгаа ойн бүс болон хээрийн бүсэд гарсан үүссэн гал төмөрийг хэлж байгаа бол объектийн гал төмөр гэдэг маань хэн нэгний өмч хөрөнгө, байгууллагын, хувь хүний өмч хөрөнгөд хохирол учруулах шатлалыг бид нар объектийн гал төмөр гэж нэрлэдэг. Объектийн гал төмөр маань бол хот суурин газар тохиолдох нэ. Ой хээрийн гал төмөр гэдэг нь хөдөө хээр тал нутагт тохиолдсон гал төмөрийг хэлэх нэ. Хэрвээ таны ойр орчимд гал төмөр гарсан бол 101 болон 105 дугаарт залгаж мэргэжлийн байгууллагт хандан дуудлага өгөх шаардлагатай. Дараагийн дугаарт ойр орчимд байгаа бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн настай хүмүүсийг аюулгүй талбайд гаргахад нь тусалцаа үзүүлээрэй. 3 дугаарт гал командын машин, гал унтраах машин тухайн шатж байгаа объект хэсэг рүү орох зам талбай гарцыг чөлөөлж бидэнд туслаарай.
Гал унтраагуурыг хэрэглэх болон хадгалахдаа бидний анхаарах шаардлагатай зүйл нэгдүгээрт манометрийн заалт. Зүүн ногоон дээр зааж байвал энэ гал унтраагуур ажиллана. Зүү хэрвээ улаан дээр заасан бол боллооны даралт алдагдсан буюу энэ гал унтраагуур ажиллахгүй. Зүү шар дээр заасан бол боллооны даралт өндөр шахагдсан, эсвэл боллооныг хэвийн бус хит халуун нөхцөлд хадгалснаас болоод боллооны даралт илшин үед зүү шарыг заадаг. Шатах материалын төрлөөс хамааруулаад бид нар галын ямар төрлийн унтраагуур хэрэглэх вэ гэдгээ сонгох шаардлага үүсдэг. Тэгэхээр энд хамгийн нэгдүгээрт ийм хошуутай буюу CO2 нүүрс хүчлийн хийн гал унтраагуур гэж байгаа. За энэ нүүрс хүчлийн хийн гал унтраагуур маань улаан боллоонтой эсвэл хар боллоонтойгоор хадгалагддаг. Ихэнхдээ архивын бичиг баримт хадгалж байгаа хэсгүүдэд юм эсвэл IT инженерийн хэсгүүдэд хадгалж идэг байгууллагууд. За энэ ямар ч учиртай юм бэ гэхээр өндөр даралттай хасах 70 хэмийн хийм бодисоор тухайн шатлагыг зогсоох галын унтраагуур байгаа. Тэгэхээр мод, нүүрс, хуванцар, хөвөн даав гэх мэт хатуу бодис шатж явах үед ашиглах боломжгүй. За газ мөн шингэн бодис шатж явах үед ашиглах боломжтой. За мөн дээр нь тогтцохлооны үүдэлтэй гал гарч байгаа тохиолдолд CO2 буюу нүүрс хүчлийн хийг ашиглан унтраах ийм боломжтой байдаг. За дараагийн гал унтраагуур маань бол хуурай нунтаг бодис гэж байгаа. За хуурай нунтаг бодис гадуур хамгийн түгээмэл байгаа. Хушуу нь бол ийм хэлбэртэй, нарийнхан урт хоолой хэлбэртэй. За энэ дэр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Галын унтраагуур дээр байгаа булан дээрээ үсэхтэй тэмдэглэгээнүүд байгаа. За A, B, C, E гэсэн булан дээрээ үсэхтэй тэмдэглэгээнүүд. За энэ ямар учиртай вэ гэхээр A ангиллын гал, B ангиллын гал, C ангиллын гал төмөр, E ангиллын гал төмөр буюу ямар төрлийн бодис шатж байгаа вэ гэдгээс нь хамааруулаад энэ галын унтраагуурыг хэрэглэж болох юм уу, болохгүй юу гэдгийг илэрхийлэхээр зааж өгсөн ийм тэмдэглэгээнүүд байгаа. За A ангиллын гал гэдэг бол хатуу бодисын галыг хэлж байгаа. Мод, нүүрс, хөвөн даав материал, за хөөсөнцөр, хуванцар гэх мэт шинж төлөвийн хувьд хатуу шатамхай бодисын галыг A ангиллын гал гэж үзнэ. За B ангиллын гал гэдэг бол шингэн бодисын гал, спирт, бензин, за спирт дагуулсан цэвэрлэгээний гоо сайхны бодисууд хамаарх юм байна. За шингэн бодисын гал. За C ангиллын гал гэдэг бол хий буюу амиак, протон дээр зэрэг шатамхай бодисуудаас үссэн шатамхай бодисын гал төмрийг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр байгаа тэмдэглэгэн дээр C ангил дээр ихссэн бол шатамхай хийн төрлийн бодисын галыг энэ унтраагуур маань унтраахгүй гэсэн үг. За E ангиллын буюу E тэмдэглэгээтэй үсэг юу илэрхийлж байгаа вэ гэхээр тог цахилгааны үүдэлтэй гал төмрийг илэрхийлж байгаа. Ямар нэгэн байдлаар тогны хэлбэлзэл тог цахилгааны шийж чадж байгаа бол E ангиллын гал гэж үзнэ. За нийтдээ галын унтраагуур дээр байгаа энэ дөрвөн тэмдэглэгээ аль нэгэн дээр нь X-сэн л бол боллоон доторх бодис X-сэн тухайн тэр төрлийн галыг унтрааж чадахгүй гэсэн ийм утга агуулгатай байдаг.